Ургийн мэхлэл. Өрдөдөө Тэмүүжин хонхотны мэнлэг. Аргусаны хорголж хоёулыг зууж болгон Хэвангийн охин Солонгуаг дүү бэлгүүдэд гуйсанд ялгуу дээрэнгүү зангаргаж хүлээсэнгүй. Эдэн сар өнгөрөөгөөд ялгуу гэнт эцэгтэй охин дүү Солонгуаг Тэмүүжний дүү бэлгүүдэд өгч ураг барилдаж Тэмүүжний сэтэн цэцэглэг авахыг дүү тусгад бэр болгон гуйж золио ураг суусугай. Ингүүл үрд итгэлтэй болж болно. Энэ хэрэг хэдий Хэвангийн сэтгэлд нийцвч агцгүй ялгуу гинт байсаар яахан энэ мэд сэтгэл халж бид улстай янаглах болов гэж сэжиглэн. Гэвч түүний хэлэх үг бүр үнэнч бөгөөд сэтгэл эргэснээ хэлэх нь учир тухайд нийцэх тул түүнийг үнэхээр синхрэн мэдсэн ч болов уу гэж түүний үгийг дагав. Ялгуу юуны сэтгэлд эргэж бид улстай амаргалахыг хүсэхгүй. Мөнхүү ялзаршгүй жамуухын гаргасан залхиар үлээ. Ялгуу нэгнэгт Тэмүүжнийг арилгах гээд арга олохгүй байтал жамуух хагасчил бодоод нэг арга олж ялгууд золио ураг хийх нэрээр Тэмүүжнийг залж нүдээр үзэж гар барилдсан хэрэлцэж тогтсохгүй гэвэл Тэмүүж лав ирнэ. Баярын хэрэгтэй ирэх тул цэрэг авч ирж болно. Тиймээс угтуул ба хурим тоон архинд удаа бүр хор хольж барь. Тэрээс орвол хуримын газарт нүх ухахгүй юу? Шууд цэрэг бүгүүлж шууд гарч барьж аал. Хэрвээ булдран дутаач гаруу загвал түүний буцах замын хоёр хавчил цагаанда хоёр анги цэрэг бүгүүлж тосож алсугай. Гэв. Жамуухаас энэ аргыг хөгшин вангаас төргүүлэн хэмтэж битгий хэлгэлээ. Ялгуу их л баярлаж эцэгтэй ураг барьж ээлзүгэ гэсэндээ Хэван хүүгээ огт сэжгэлсэнгүй. Тэмүүжнийг залхаар хүн зарж элгээдэгвэ. Сайхан хичээ. Гэв. Ялгуу даруй болгуудаг дуудаж. Өдөр бүр байлдаж дайлцахаас танаа нийтийн санаагаар бид улстай үрээр ханилж хашаа түшээ болох нь дээр тул бид улсын эзнийг залж хуримлан нэгд тэдний ачийг хариулъя. Хоёрт ураг болцохыг нүүрд гар барин хэлэлцээ. Чи үнийг бүртгэн хэлж сайхан залж болцож ир. Явж алгуурлаж осолдож болохгүй шүү гэж захив. Болгуудагч нэгэн тэнэг бүдүүлэг эртул үхтэл итгэж магнада залбирэн гарч ирээд маргааш өглөө даруй нөхөр сэлтэй авч мордов. Явсаар нэгэн өдөр бид улсын захад орж харуулын хүний хамт бурхан халдуун дэрж бид улсын эзэн Тэмүүжин золгож Хэвангийн золио ураг суухаар хуримд залсан учрыг нэг нэгээр мэдүүлв. Тэмүүжин адил тэгш улс амарлан явъя гэж байхад ад биш биер очино гэж амлалтав. Асхан цулгүй болгуудаа ам хамглгүй инээсээр арвин шан хүртэн алцаад л олзлоод харьлаа. Ирээд улсаас залхаар ирсэн мэдээг тэргүүлсэн төшмөл торгон шараа зэргийн жонон мухланаар сонсож Ирээдийн хэцүү хурдыг мэддэг тул лав сайн сэтгэлгүй гэж яаран иртэл. Тэмүүжин нэгэнд ож сугаа гэж амлалтав. Торгон шар муглаанаар ирээдийн залсан хэрхэвч сайн санаа бус. Эзэн юунд амлалтав. Тэмүүжин өчүүхэн мушиж үлэг эрдний үгэнд өтөг барсыг барихад уяа хаях хэрэгтэй. Өтгөслөөсийг унахад өөрийн амийг дэвчилтэй гэх үгс байдгүй шүү гэлээ. Муглаанаар Тэмүүжний санааг төсөөлж мэдээд их л бишрэн гарлаа. Тэндээс жилийн дор урд хэрээдэд хүн зарж хойд жилийн 3 сарын 21-нд зуны уур орох сайн өдөр тул чуулганд хурж хоримлно гэж болцоог тогтоов.
Удалгүй ирэх жилийн хаврын сүүл сарын шинэд болсон Тэмүүжин торгон шар болон Мухлаа нарыг дуудан Хэрээдэд очихыг зөвлөвлө торгон шар. Нэрх биш эзний биеийг хамгаалах цэрэг авч очивол зохино. Харин Мухлаа уургийн учраа баярын хэрэгтэй цэрэг авч очивол бус улсад ойлгоо тойлгоогоо мэдэгдэнэ. Илэрхий зэрэг дагуулan очиж болохгүй гэж хэллээ. Тэмүүжин маш баясаж эрхий хурууны эрхивчийг мушгиж эрдний бүснийхээ унжлагыг шавдарсанта Мухлаа сэгсхийж санааг авахад үг дуугүй ухран гарав. Дөдөө Мухлаа жононгийн цацарт олон жанжин нарыг зарлан цуглуулж борч, буурал, зэв, чулуун, чөмөргөн, ширээ худаг зургуулд тус тэмдэг зэв өгч арга зан мордуулав. Бас өндөр сэцэн, үнэн төр, хавдгасар, бүх бэлгүүдээ зэлэм, хорголж, оюуцэцэн, оюунгуа, сайхан сурталт, төгс цогт арвуулыг дуудаж, үнэн төр, өндөр сэцэн хуйланд нэгзэв, нэг тэмдэгт элд өгч, Тэмүүжний жагсаалын дарга талбиж, чихэнд хідэн үг сургав. Хавтасар бүх бэлгүүдийг эзний биеийг хамгаалах мөрийн их жанжин болгож нийтийг дагуулan оюун сэцэн сайхан сурталд хуйлд нэгэн эвэр аяг өгч эзний цав зоогийг чандлан тушаав. Аргал сууны хорголж оюунгаа хуйланд эзний хөлгийн 5 мөрийг бариулан зэлмэд эзний нууц зэвсэг Орос улсын тэмдэг бууг өгч эмэн төрвөл үүгээр харав. Айжин болбол тэмдэг болог гэж тушаав. Жон Мухлаа өөрийн бие тэргүүлсэн төшмөл торгон шар болон үлдсэн жанжин нараа улсаас ихэр тогтож. Эзнийг дагах 10 төшмөл цөм бэлгэд хувцамсан сумны альчуур хэд саадгаар чимэглэж хурим тойн ёсоор засаж бие дэлэрхий зэвсгийг битгий зүв дотроо өөрийн зэвсгээ нуужав. Эзний биесээ тэргүүлэн сул хөдчөд хүртэл нийт 50 хүнээс хэдрүүлж болохгүй гэж зарлан хэрэг мэдүүлэх зууч хяагийн тушаал хавсарсан төгс цогт эзний тэнцвэлд явсваа гэлээ. Төдий дараа өглөө Тэмүүжин галзуу хар мориндоо мордож гавшха төшмөдөө дагуулan газрын голыг зөрөв. Хэрээдийн галууд нуурт хүрвэл галб нэртэй элчин тэргэн угтлаад уулзав. Галбыг дагаж цаашавсаар гацаа ууланд хүрвэл ялгуугийн 2 дугаар угтлаг учралдан хар арх барив. Хажуугаас оюу цэцэн урагшлан тосож яваад Тэмүүжний алтан зөгцөнд хагас хийж дээр нь өөрийн архийг хийж дүүргээд хариу арх барихыг мэдүүлв. Тэмүүжин даруй хариу барьсанд ялгуй холхолзон айшилж хальтран алдагч болон алтан цогцыг газарт алдав. Оюу цэцэн хамраарай нээж. Хариулсан барьсныг хайрлалгүй цадсан тул халамжид манай эзэн халахаа хэрхэн зооглох гэдэг. Ялгуугийн барьсан архины хагсыг лонхонд хийж аваад цааш мордов. Эрлэн мөрний чанад өвөндөх 2 улсын заагийн овоо чулуу дэнсийн модны дэргэд Хэрээдийн ван тойрлын 3 дугаар угтлаг учирч 2 улсын эзэн морноос бууж харилцан залгуулдав. Ялгуй эцгийн өмнөөс хундагтай арх барьсанд сайхан сурталд Тэмүүжний өмнөөс цогцтой арх барьж оюун сэцнийг догсонд оюун сэцэн урагш давшиж Тэмүүжин хэвэн хуйлыг харилцан хундаг сөлцгийн урд амтд царгадын анх дээжийг авмагц харилцан үл зооглож алимд тэр уулын эзэд орсон аврал довоонд сацал өргөнө үү гэсэнд 2 улсын эзэн мөн гэж овооны чулуун дээр тусаалаа. 2 дугаар хундагны архийг оюун цэцэн бас хамгаалan хариуцлагч 2 улсын эзэн хасын шимд унд дарс өргөн хангай тэр талын сэхүүлсэн орсон харгалзагч дэнсэн модонд сацал өргөнө гэж өрөн дэнсэн модонд тусаалгасанд
Явангийн арх хүрсэн модны хальс хагдсарч хөх өвс цөм уулан болов. Энэ үедээ Хевангийн анхны арх тусаасан овооны чулууч таснис хагарав. Ялгуу хаашаа орхоо олохгүй гэлбэлзэн ажиллахад оюунгүй. Хааны өргөмжилсэн гүн ноёны хар архины хатуун юутай хэцүү. Хад чулуу хагараад хагад өгсөж улайв. Гацаа уулын угтлагад барьсан архийг гамнаж сайхан хадгаллаа. Одоо гаргаж хайхлын үзсүгвэ. Ингээд чулуун дээр тусаавал цав гарч хагав. Модон дээр тусаавал мөр гарч хагарав. Өвсөн дээр тусаавал үнэр гарч улайв. Илсэн дээр тусаавал эвэр гарч товав. Үүнд Хеван хүү ялгуу харан хаашаа орхон алдаж харангадан унагшаасанд оюут сэтсэн. Өөрийн газрын сархад өвдөгш улстай. Холдог улсын арх хойд газарт хор гэдэг гэж халгалан хэлтэл. Хавдгасар өөрийн архийг хоёр аянд хийж бариулсанд оюут сэтсэн. Хаан хурамсд тэнгэрээс тэргүүлж хамаг дэлхийн эзэд бүгдээрт хатан хүчит архийг тусааж хангин баясган сацал өргөн. Харилцсан найралдах хоёр эзнийг хамтад харгалзан сойрох болов. Гэж өрөн цархтын дээжийг тэнгэр газар төргөж дахин хоёр алтан зөвцөнд арх дүргэж Тэмүүжин Хеван хуйлд харилцсан солилцуулан бариулав. Тэмүүжин өчүүхэн мөшөөж алтан зөвцөд архийг бартал хөнтөрч Хеванд үзүүлэн уу гэж найр дэлбсэнд Хеван алтан зөвцөд архийг ам дүрэн очиж аваа. Харин хагаж ханиалаа. Тэмүүжин Хеванг тохуурхан андчилж явсан авгаван чимэн ажиггүй тохиолволсон өчүүхэн эндэлд ахуу сэтгэлээ дими битгий цуглдуулгатун алгасангүй үгүйгээр бүү хэрэгс. Ингээд дараагаар 3 хундаг уулзч хэрээдийн бэлтгэсэн